Сайн мэцхан өрхөн мөндөд сонсогчдоо LGBT төвийн сайн дурын залуучууд даслан хэрэгжүүлж байгаа Mongolian Queer подкастын маань ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаад бид хөтлөгч Агийн миний би. Кена байна. Бид хоёр маань хөтлөхөр болсон байгаа. Тэгээд энэ удаагийн дугаараар бид та бүхэнтэй хүний эрхийн талаар болон яг ялгарлан гадуурхалт гэж ямар юу гэдгийг талаар нь ярилцахаар зочноо ирсэн байгаа. Ингээд зочин маань өөрийгөө танилцуулбал. За сайн байцгаана уу. Энэ подкастыг сонсож байгаа бүх сонсогчдын энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Болор сайхан гэдэг. Би Mongolia Amnesty International төрийн бас байгууллагын өдөр төгсөө өвлөлд ажилладаг. Тэгээд нэг үгээр хүний эрхийг хамгаалахын төлөө хов нэмрээ оруулаа явж байгаа гэж харж болно. Та хэрэг хизэнээс яг хүний эрхийн чиглэлээр ажиллаж эхэлсэн бай. За яг энэ асуултыг өмнө нь нэг хүн асууж исэн. Тэгээд би яг тэгэхэд өмнө нь юу өсө бодож байгаагүйгээ яг мэдсэн юм лээ. Тэгээд яг хүний эрхийн төлөө ажиллая гэж бодхоос илүүтэйгээр зүгээр 10 жил байхдаа манай анги нэг скаутаар илссэн. Тэгээ скаутаар ангиараа илсээд бүлэг болж ажиллаад тэгээд нэг удаа хүүхдийн баяраар хүүхдийн хорих ангид очиж исэн. Тэгээд тэгэхэд би анх удаа амьдралдаа нийгмээс хүүхдийг тусгаарж хордгийн байна. Том хүмүүсийг шоронд хордог шиг хүүхдийг хордгийн байна гэдгийг тэгэхэд бол мэдж авч ирсэн юм л. Тэгээд гайхаад ягаад хүүхэд мөртлөө те хүүхдэд алдах боломж олохгүй гэж ягаад хүүхдийн алдааг ингэж бүрэн харахгүйгээр шууд ингэ нийгмийн тусгаарлалт юм бол гэж гайхаж ирсэн. Тэгээд их сургуульд байхдаа мөсөн хойцон сургууль сурч байхдаа Хаас Зайдлын сан гэдэг байгууллага яг энэ хүүхдүүдэд 20 ангид хоригдож байгаа хүүхдүүдэд хүмүүжигтэн дэмжлэг өгөх үүднээс нэг эргэцэн боловсрал олох тийм сурагч багш сонгон шалгаруулна гэдэг зар хараад тэгээд тэрэнд оролцоод яг 20 анги дээр ажиллаж исэн туршлага бол байгаа. Тэгэхээр яг одоо юу гэдгийг хамгийн анх хүний эрхийн талаар сэтэл төрж исэн хүний эрхийн чиглэлээр ажиллах нь чухал юм байна гэдгийг бол одоо 5 дугаар ангидаа ойлгож гэдэг юм уу энэ талаар ажиллах нь чухал юм байна гэж мэдэрч исэн гэж хэлж болох юм л да. Бүх 5 дугаар анги гэхээр би баг дүнгээ яйдаа багшаа зодтолдож модолтой явж ирсэн. За Кенагаар сонсон юу сайхан юу вэ? Чамтай ойр төтлөөг юм байна. Харин тийм. Надаар 50 дөө. Ер нь бол Австрали улсын засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа яг ийм цуврал подкастуудаа хийж эхэлж байна. Одоо өнөөдөр хамгийн анхны дугаарыг та бүхэн сонсож байна. Тэгээд энэ төсөл нь болохоор ялгарлан гадуурхалтыг зогсооё гэж төсөл хэрэгжиж байгаа. Тэгэхээр медиа төсөл. Тийм. Тэгэхээр бас одоо подкастаараа дамжуулаад бас сонсогчд маань эрх зүйн боловсрол ялгарлан гадуурхалт гэж бас юу яриад байгаа тий мэдээд та чухал мэдээлэл хүргэхийг зорж байна. Би болохоор нэг өмнө нь дандаа залуучуудтай тэр тусмаа яг нөгөө нэг come out хийх үү залуучуудын хайр дурлал тэгэл ер нь найзууд дундаа ямар байдаг вэ гэдэг ерөнхийдөө нэг чөлөөцөд өөр ярьжсэн бол энэ удаагийн илүү их зүүн боловсрол олгох болоо гэж итгэж байгаа. Тэгээд амар том хүнтэй уулзч чадаа баяртай байгаа. За миний тавих ихний асуулт болохоор юм байна. Ерөн хүмүүс хүний эрх гэж яриад байдаг. Хүний эрх гэж ер нь юу юм бэ? Аюу их хуулийн нэр томьёонууд байгаа л гэдэг. Яг хүмүүс зөвхөн хүний эрх гэдэг таны хэлбэрээр хэлвэл нэг үгээр бол хүний эрх гэдэг зүйл маань өөрөө эд зүйл биш. Одоо хүний эрх гэж юу вэ гэж асуухаас илүүтэйгээр хүний эрх хэнд хамаатай вэ гэвэл илүү хүмүүсийг би зүгээр тэгж асуудаг байгаас гэж боддог. Ягаад гэвэл хүний эрх гэдэг бол нэг юм худалдаад авчдаг, хин нэгэн өгдөг, эсвэл хин нэгнээс авчаад дараа нь буцаагаад алдчихдаг зүйл бол биш. Нэг үгээр тодорхойлох юм бол хүн гэж бодгалыг олж төрснийхөө хуваар таны одоо оршихуйтай амьдрахтай чинь шууд холбоотой тэр бүхнийг хүнддэг гэж хармаар байна. Тэгэхээр одоо зүүрлэх юм бол та төрөнгүүтэй л дархлаатай тэр дархлаа чинь ингээл таныг элдв өвчнөөс хамгаалаад ямар нэгэн байдлаар бие махбод чинь сул дороотхоос сэргийлдэг бол хүний эрх гэдэг ойлголтын цаана бид нар хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хүн төрсэн цагаасаа хойш өөхөх хүртлээр ямар нэгэн байдлаар өмнө нь шошго тэмдэг тавихгүйгээр хүнийг байгаагаар нь одоо хүн гэж хүлээн зөвшөөрч харьцдаг байх тухай ойлголт гэж харж болно. Тэгэхээр хүнийг одоо өмнө нь ямар нэгэн тэмдэг нэр тавихгүйгээр шошго наахгүйгээр чи ийм шүү дээ гэж харахгүйгээр хүнийг хүн гэж харьцах, хүн гэж хүнддэхийг л энэ тэргуунд хүний эрхийн тухай ойлголттой уялдуулж үзнэ гэж хэлмээр байна. Хүний эрхийг сайн нөө та дархлаатай адилтглаа шүү дээ. Дархлааг хүн ер нь бол өөрөө ингээд дэмжиж өөрөө ингээд төрхтөө дархлаатай төрцөн тэр дархлаагаа ингээд сулрах юм бол ингээд өөрөө ингээд энэ байдлаар ингээд дэмжиж явдаг шүү дээ. Тэгвэл яагаад ингээд хүний эрх гэдгийг яг нийгэмд ингээд их яриад идэг өөрөөгөө ингээд
өөрийнхөө эрхийг ингээ хангаад яваад иж болдгоо юм уу? Хүн өөрөө төгс төгөлдөр амт юм биш. Янз бүрийн нөхцөл байдал төрн, янз бүрийн амьдралын туршлагатай туулна. Тэгээ зарим нь болохоор багасаа хүч хэрглэж асуудлыг шийддэм байх гэдэг тань мэдээ явчихна. Зарим нь болохоор би хүмүүсийг хүнддэх ёстой байх гэж явчихна. Тэгээ эхлэнгүүт нөгөө хүч хэрглэж багасаа асуудлыг нударгаар шийдэж сурсан хүмүүс маань яг бусдыг өөртөөгөө нэгэн адил хувь хүн гэж харахгүй. Би энэс хүчээр илүү юм чинь. Би эсвэл одоо юу гэдгийг насаар илүү юм чинь. Нэг бол туршлагаар илүү юм чинь. Эсвэл би энэ хүнээс олуулаа юм чинь гэдэг байдлаар нэг нэгэн рүүгээ халддаг, нэг нэгнийхээ үл тоодог юм байсан байгаа юм л да. Тэгэхээр энэ бүх зүйл нийлж явсаар байгаад хүмүүс юу гэж харсан бэ гэхээр хүүе нэг хүнийг бид нар тусгаалan анхаарч болохгүй юм байна те. Бид нар бүлэг хүмүүсийг тусгаалan анхаарч болохгүй юм байна. Нэг ард түмнийг онцолж үзэж болохгүй юм байна. Бүгдээрээ л хүн төрөлхтөн гэдэг малгаанд ороо юм чинь яагаад нэг нэгнийгээ байгаагаар нь хүн төрөлхтний гэр бүлийн гишүүн гэж харж болохгүй юм бэ гэдэг зүйлийг олж харсан байгаа. Гэхдээ яг ингэж харах хүртэл нэг нөгөөлөхөд бол маш олон зуун жилийг өнгөрөөсөн, маш олон дайн хүчирхийлэл, самуун одоо юу гэдгийг те зүг бус үйлдэлтэй нүүр тулсан. Гэхдээ хүн төрөлхтний олж харсан энэ маань бидний эрхэмлэн амьдрах зүйл юм байна гэдгийг бол олж харсан. Тэр ахис дэвшил нь бол хүний эрхийн тухай ойлголт гэж хэлж болж байгаа. За ялгуурлан гадуурхалт гэдэг нь яг юу юм бэ? Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн нөгөө хүний эрхийг хүнтэй холбож харна гэдэг шиг ялгуурлан гадуурхалт гэдэг зүйлийг ч гэсэндээ бас хүнтэй л холбоно. Яагаад хүмүүс нэг нэгнийгээ ялгаж гадуурхаж байгаа юм бэ гэдгийг л энэний цаана ярина гэсэн үг. Тэгэхээр ялгуурлан гадуурхалт гэдэг зүйл маань юутай холбоотой юм бэ гэхээр хүнтэй өөртөө холбоотой. Хүн яадгүй гэхээр ялгуурлан гадуурхах гэдэг зүйлийг хийхин тулд хэд хэдэн нөхцөл байдал бүрддэг гэж хараад байгаа юм л да. Нэгдүгürt хүн айдаг. За айц. Тэгэхээр хүн ялгуурлан гадуурхахын тулд айн гэдэг нь маань өөрөө юу ярьж байгаа нөхөөр аливаа зүйлийг мэдэхгүй бол тэрийг ерөөсөө хүлээмжшүүлдэг. Одоо бүгдээрээ бодъё л доо. Хүн төрөлхтөн анх одоо ингээд үүсэж бий болоод амьдрал ахуйгаа залгаадан одоо байгаль дээр амьдраа явж байгаа гэхэд бол яагаад аянга цагч байгааг мэддэггүй байсан. Яагаад салхишуур болоод, яагаад заримдаа цэлмэг нартай болоод, яагаад заримдаа араатай амтан дайраад эсвэл заримдаа ингээд идэ ундаа илбэг болдоод нэг бол үер болоод нэг бол жим сургаад байгааг мэддэггүй байсан. Тэгэнгүүт үүнийг мэдэхгүй учраас тайлбарлаж чадахгүй учраас өөрөөсөө ямар нэгэн тайлбар хийдэг. Тэр тайлбараа хийж байгаа зүйлдээ итгэдэг. Хүмүүс өөрөөсөө тайлбарлаж чадахгүй байгаа зүйлийг айдаг. Тэгээд одоо ингээ эргээ харах юм бол үлгэр домог, тэ хууч яриа энэ чинь бүгд хүний өөрийнхөө мэдж байгаа төвшөнд л ямар нэгэн байдлаар тайлбарж исэн гэсэн үг. Хамгийн ойрын жишээг л тэгээл да. Хүмүүс ягаад бидээ өсхүү толгоо суг өстэй болсон бэ гэж тэгдэг шүү дээ. Тэнгүүт чин домгоор юу гэж ярьдаг вэ гэхээр ингээ бурхан эхлээд хүмүүсийг өстэй бүтээсэн юм аа. Тэнгүүт чөтгөр одоо юу гэдэг ингээ хорлоод хүмүүсийн ингээ биен дээрх үсийг нь одоо юу гэдэг ингээ нохоогоор ингээ бохирдуулсан чинь одоо юу гэдэг чөтгөр ингээ хүний бурханы бүтээлийг ингээ хорлцсон чинь бурхан энэ чөтгөр хурж ирээ шийдсэн байна. Ийм учраас нохоо чи энэ хүний биен дээрх үсийг долоо гэж хэлдэг. Тэнгүүт нохоо хурж ирэнгүүт нь хүн айсандаа ингээ толгоогоо дараад сугаа хавчаад доошоо сууччихлээ. Тэнгүүт хүн нөгөө биенийх нь ил хэсгийг ингээд нохоогоор долоолгоод үсээ алдаад хүний биений үсийг чөтгөрийн хорлсон үсийг нохоо өөртөө авцсан гэд ярьж байгаа жишээ. Тэгэхээр энэ бол домог хязгаарч юм байгаагүй. Гэхдээ хүмүүс зүрлсэн. Тэгээ яагаад суганд ус ургадیں, яагаад толгой дээр ус байдیں, яагаад энэ хөмсгөн дээр ус байдیں гэдэг нь болохоор нөгөө нүрээ дараад тий. Харин баг хийж үзэж байгаа. Нэрээд өгсөн шүү. Ингэж байгаа жишээ. Тэгэхээр энэ бол нөгөө мэдж байгаа хүрээндээ л нөгөө мэдэхгүй байгаа зүйлээ тайлбарлаж байна. Мэдэхгүй байгаа зүйлээ тайлбарлаж чадахгүй бол айдаг л гэсэн үг. Хамгийн ихний алхам. За тэгээ айдгийнхаа дараа яадаг вэ гэхээр ингээд тодорхой хэмжээд эдгээр мэдчихлээ шүү дээ. За нар зүүнээс манддаг юм байна. Яагаад гэвэл бурхад ингээд нөгөө тий нарны бурхан ингээд морио унаа тавихлаар өдөр болдог. Харанхуй бурхан морио унаа тавихлаар шүн болдог энэ төргээ тайлбар гарч ирээд эхлэнгүүт бас өөрсөнд тэрэндээ итгэн шүү дээ. Тэгэнгүүтээ араас нь яадаг вэ гэхээр өөрийнхөө мэддэг зүйл дээр мэддэггүй зүйлийгээ дүгндэг. Тэгэнгүүтээ ташаа бодно. Эсвэл ухрам өчт төсөөлнө. За одоо хамгийн ойрын жишээгээ тэгэх юм бол одоо юу гэдгийг Олимп уул дээр бурхад байдаг. Олимп уулын орой дээр бурхад байдаг учраас тэн чинь хамгийн хүчтэй бурхад амьдардаг. Тэгээд тэрнээс доош хүмүүс амьдардаг. Газар доор бол там гэж байдаг. Тамын ороод одоо бурхны эсрэг боссон муу үлтэй амьтад байдаг. Тэрийг титанууд гэдэг. Тэгээд титануудыг ёроолд нь хийцэн гэдэг домог баг жишээтэй. Эсвэл одоо юу гэдгийг манад бол ингээ замп тв гэдэг байна.
замб ТV болох ингээд те хүн амьдардаг ертөнц доошоо бол ингээд тамийн ертөнц байна. Халуун там хідэн төрлөөрөө хүүтэн халуунаараа ялгарсан там байдаг. Дээр бурхны ертөнц рүү явахын тулд завсрын ертөнц байдаг. Завсрын ертөнцийн дээр гэдэг ч юм ингээд төрөл бүрийн тайлбарууд байдаг. Энэ маань өөрөө юу юм бэ гэхээр домгийн шинжтэй хүмүүс өөрсдийн танин мэдсэн хүрээндээ ертөнцийн ойлголтыг тайлбарлаж идэг гэсэн үг. Ташаа бодож ухар мөчөд төсөөлдөг аюул байдаг. За дараа нь хөвшмөл дүр заагуур бий болгоно. Хөвшмөл дүр заагуур гэдэг маань болохоор чи ийм байх ёстой, ийм байж болохгүй гэдэг зүйлсүүдийг сургаад эхэлнэ гэсэн үг. За тэгээ гуравт нь ийм зүйлүүдийг ярьсны ард хамааралт байдлыг бий болгоно. Хамааралт байдал бол чи ийм шашин шүтдэг учраас шашнаар энэ зөв, энэ шашныг шүтдэггүй учраас энэ чинь буруу, чи буруу номтойч гэдэг юм уу. Тэгээ энэ дөрвөн зүйл дээр тулгуурлаад ялгарлан гадуурна гэсэн үг. Тэгэхээр Канагийн асуултыг яагаад ингэ орчлолтой ярьж байгаа нөхөөр нөгөө өнөөдөр энэ та бүхний надаас гол ялцгаж байгаа сэдв маань ялгарлан гадуурхт гэж хэлсэн учраас яагаад ялгарлан гадуурхт гардаг юм бэ гэдгийг би дараа нь жишээн дээр тайлбарлахад энэ дөрвөн алхмыг л харна гэсэн үг. Тэгэхээр айдас, ухар мөчөд төсөөлөл, нэг бол ташаа бодол, тэгээ хөвшмөл дүр заагвар, тэгээ хамааралт байдал ялгарлан гадуурхтыг үүсгэх юм байна. Энэ бүхэн хүний бүндгэртэй толгойтой холбоотой юм байна. Хүний бодол ямар байхаас хамаарат хүмүүс ялгарлан гадуурхч эхэлт юм байна гэдгийг л нэг үгээр хэлж болно гэсэн үг. Сая хөвшмөл байдал гэж хөвшмөл байдал гэр яг юу юм бэ? Би скол би нөгөө хүн учраас бүгдээрээ л ингээд адилхан гэж үзээд нь шүү дээ тий. Одоогийн нөгөө нэг саяны таны ярьж байгааг болохоор надад болохоор айгүй шинэ мэдлэг байгаа байхгүй юу? Одоо болохоор бид нөгөө нэг хөвшмөл байдал гэдэг үг хөвшмөл байдал гэдэг нь одоо нөгөө их сургууль сурж байгаа оюутан гэдэг нэр томьёонд би ингээд зүгдээд одоо 3 4 жил болж байгаа гэж бүгдээрээ л хөвшмөл юм шиг ингээд байгаад байгаа байхгүй юу? Ер нь яг хөвшмөл байдал гэж. За одоо хамгийн ойрын жишээ. Оюутнуудыг чинь юу гэж ярьдаг вүлээ? Хүн биш. За юу хоёрыг хооллол буян болно гэдэг үү? Оюутан нохоо одоо ганагийн дэхтэй байх болсон. Ганагийн дэхтэй хацсан бил. Би дүүс. Юу байдаг гэсэн юм? Ганагийн дэхтэй оюутан нохоо 3 байсан. Гэтэ нөгөө гандан дэхтэй хоёулаад одоо нохоо оюутан 2 болчихсон. Тагтаа нохоо оюутан 3-ыг хооллол буян болно гэдэг үг нь шүү дээ. Тэгэхээр энийг одоо эргээ харъя л да. Энэ яг юу вэ гэхээр энэ хөвшмөл тэр байдал чинь гарч ирж байгаа гэсэн үг. Тагтаа нохоо 2 бол хоолгүй тэр бүр гадаа гудамжнаас хоол олох гээд үлэн зэлмэн явдаг амьтад тэрнтэй адилхан манус дунд байдаг хүн гэж харах шаардлагагүй бодгал бол оюутан юм байна л гэж тодорхойлж байна гэсэн. Тэгэхээр энэний чинь хамгийн аюул нь юу гэхээр хүмүүс тусдаа оюутан гэдэг тодтолтой хүн бол тусдаа гэдэг ингээ ялгч чинь гэсэн үг. Тэнгүүтээ одоо юу гэдэг бүгдээр ингэ хүн гэж харах ёстой байтал оюутан бол өвлөн зэлмэн явдаг, оюутнууд бол мөнгөгүй явдаг, оюутнуудаар бол юу ч хийлгэж болно, оюутнуудын хөдөлмөрийг мөжиж болно, оюутнуудыг хүндэж шаардлага байхгүй, оюутнуудыг зарж болно гэдэг хандлагч өөрөө нөгөө төрний ярьсан хөвшмөл ойлголт юм байна л гэж харж болж байгаа. За энэ юунаас ихтэй юм бэ гэдгийг харъя. Тэнгүүд эн чинь нөгөө 3 дахь алхам байгааз. Хөвшмөл ойлголт нөгөө ялгарлан гадуурхалтын 3 дахь алхам. 2 дахь алхам дээр нь юу ярьж байгаа нөхөр ташаа бодно гэдэг байгаа шүү дээ. Гэтэл яг бүх оюутнуудыг аваад үзэх юм бол бүх оюутан дандаа үлийн явдаг. Бүх оюутан чадваргүй байдгүй. Бүх оюутан юм хийж чаддаггүй. Бүх оюутан ямар нэгэн амьдралын туршлахгүй гэж юу гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр үгүй. Хүн болгоны явсан зам өөр, хүн болгоны тэр заавал 16, 17, 18 та байгаад оюутан болж байгаа гэдгээс үл хамааран тэр хүмүүсийн ертөнц, тэр хүмүүсийн туулсан зам бүгдэнтэй адилхан байх албагүй. Өдийн 16 настай мөртлөө маш их ариун нийгмийн талаар туршлагатай хүн байж болно. 18 настай мөртлөө маш олон төрлийн хүмүүстэй уулзсан, эсвэл өөр олон газраар аялаад ертөнцийг таньж мэдсэн хүн байж болно. Гэхдээ тэрийг зөвхөн насаар нь чи дөнгөж 1-р курс штэ гээд оюутан ч гэдэг юм уу те. Чи дөнгөж их сургуулийн босоо алгасан штэ чамайг оюутан гингээд тэр оюутан гэдэг малгаан дор энэ бол туршлагагүй, энэ бол чадахгүй, энэ юу ч хийж чадахгүй гэж харж байгаа чинь ташаа бодол. Ухар мөчтөр төсөөлж ийн гэсэн үг. Өөрт байгаа жоохон мэдлэгийг, өөрт байгаа жоохон мэдээллийг бусдыг харсан өөрийнхөө явцууд үнэлтэн дээр тулгуурлаад ташаа бодчих чинь гэсэн. Тэгэхээр оюутан хүн биш гэдэг дүгнэлт юу юм гэхээр яг энэс ихж байна л гэсэн санаа. Монголд за оюутнуудын ингэж яригд юм байж. Ер нь ялгарлан гадуурхалт гээл байгаа айгүйх яригддаг тий. Ер нь яг ямар хүмүүсийг Монголд яг нэг аль хэсэг хүмүүсийн ирэх илүү зөрчигддөг юм бэ? Би саяны нөгөө 4 алхам дээр тулгуурлаад хариулчих. Тэр хүмүүсийн тухайн амьдралыг мэддэггүй. Тэр хүн ямар нийгмийн саад бэрхшээлтэд тулгарч байгааг мэддэггүй. Хүмүүс өөртөөгөө яг адил тийм амьдралын замыг туулаагүй хүмүүсийг гадуурхдаг. Хамгийн ойрын жишээ. Хүүхэд байна. Хүүхдийг яадаг вөхлөр чи насаар бага, надаас туршлагаар бага, чи миний одоо юу гэдэг бүрэн хамааралд байгаа. Чи надтай цусан төрлийн холбоотой эсвэл эцэг эхийн харилцаатай учраас чи надаас бүрэн хамааралтай гэж эцэг эхчүүд боддог. Гэтэл эцэг их биеийг нь төрүүлсэн үнэн боловч
тэр хүний юу хүсэж байгаа, мэдж байгаа, юу руу тэмүүлж байгаа болгоныг тэр болгон зааж чиглүүлж савнд цутгах чадахгүй. Тэгэхээр эцэг эхчүүд юу гэж боддгоо гэхээр тэ би энэ хүүхдийн амьдралыг зааварлна. Энэ хүүхэд зарим тохиолдолд зарим эцэг эхчүүд бол миний амьдралдаа биелүүлж чадаагүй мөрөөдлийг энэ хүүхэд биелүүлэх ёстой гэж тулгадаг. Хамгийн амар нь юу юм бэ гэхээр би багада балетаар хичээллэхийг хүсдэг байсан ч гэсэн балетаар хичээлж чадаагүй. Тэгэхээр миний охин балетч юм бол. Эсвэл би багада одоо юу гэдгийг те одоо математикч болно гэж бодож исэн дааж чадаагүй. Тийм ус спортоор хичээлсэн. Тийм учраас миний хүү математикч болно гэж тулгадаг. Тэгэхээр энэний цаан юу яригдж байна вэ гэхээр эцэг эхчүүд хүүхдээ өөрийнх нь биелээгүй хүсэл мөрөөдлийг биелүүлэх, өөрийнх нь үргэлжлэл, эсвэл өөрийнх нь үгээр яв цав явах ёстой одоо утсан хүүхэлтэй гэж хараад байдаг. Гэтэл бидний гол амин сүнс бидний эргээд харах ёстой зүйл юм гэхээр хүүхэд танаас төрсөн үнэн боловч тэр амьдралаа авч явах, амьдралаа заалах, амьдралаа тодорхойлох нь тэр хүүхдээс өөрөөс нь бүрэн хамаардаг юм аа. Та зөвхөн тусал дэмжиж өгөх баха гэж бодож байгаа. За дараа нь яригдж байгаа бүлэг хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бид нар яаж харддаг вэ гэхээр энэ бол уламжлалаар бол үйл үүрээ эдэлж байгаа. Наад хүмүүс чинь одоо эцэг их нь ямар нэгэн буруу юм хийгээд эсвэл өөрсдөө буруу юм хийгээд хөгжлийн бэрхшээлтэй болцсон. Дахир дутуу болцсон. Чадвар алдсан гэж хараад байдаг. Гэтэл төрөлхөөс хөгжлийн бэрхшээлтэй байх эсвэл ямар нэгэн осол аваар гэмтэл юм уу те санамсаргүй байдлаар тохиолдлоор хөгжлийн бэрхшээлтэй болох нөхцөл Монгол улсад зөндөө бий. Төрөл бүрийн байгууллагын хийсэн судалгаагаар юу яригдж байна вэ гэхээр ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаас илүү хувь нь ямар нэгэн осол гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж ийн гэдэг. Тэгэхээр тийм хүмүүсийн хувьд бол энэ бол маш одоо юу гэдгийг аюулгүй байдлыг бүрдүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, эсвэл замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүмүүс осол аваар гэмтэлд ороод хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа тохиолдол бий. Ялангуяа хуучин цагт юу яригдж ирсэн бэ гэхээр энэ нөгөө эмнэлгийн тоног төхөөрөмж им хэрэгсэл дутмаг байсны улмаас оншиг бүрэн тавиагүй улмаас буруу имчилгээ бичээд хүүхдүүдийг ямар нэгэн байдлаар сонсголон алддагч байдаг юм уу эсвэл оюунд нөлөөлдөг байдлаар ийм асуудал тулгарч ирсэн тохиолдол байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол бас ялгарлан гадуурхалд өртөж байгаа хүмүүсийн нэг гэж харж болж байгаа. Тэгэхээр саяны хоёр жишээн дээрээс аваад үзэх юм бол хүмүүс юу гэж харж байна вэ гэхээр нийгэмд байгаа цөөн хүмүүсийг эсвэл өөрөөс нь сул дорой хүмүүсийг, эрх мэдлгүй хүмүүсийг ялгарлан гадуурхах юм байна гэж нэг үгээр хэлж болно гэсэн. За тэгээд ялгарлан гадуурхалтыг одоо зогсоо болиулъя гэж одоо ярьдэн штэ. Тэгээ одоо гол зорилго нь бол ялгарлан гадуурхалтгүй тийм сайхан нийгмийг зохицлох гэж штэ. Тэр нийгэм ер нь юугаараа давуу талтай яагаад бид нар тэрний төлөө хичээх ёстой юм бэ? Монгол ер нь ялгарлан гадуурхалтай нийгэм юм уу? Нэг үгээр тийм. Агийн асуусан асуултаар бол ялгарлан гадуурхалт байна. Манай Монгол улсын 92 оны үндсэн хууль дээр оршил хэсэг дээр нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлон бүтээнэ гэдэг ард түмний хүсэл эрмэлзлийг тодорхойлцсон байгаа юм. Үндсэн хуулийн орчлыг аваад үзэх юм бол яг энэ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүрэхийн тулд бид нэр яаж хүрэх юм бэ гэдэг нэг дөрвөн арга зам байгаа гэж харж болно. Тэгэхээр бид нэр тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа хангана, хүний эрх чөлөөг дээдлэн, үндэсний эв нэгдлийг бэхжүүлнэ, хүн төрөлхтний олд амжилтаа мөр зэрэгцэж алхана, өвгөн уламжлалаа нандинан өвлүүлнэ гэсэн арга замаар бид нэр хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлон бүтээнэ гэж. Тэгээд 92 оны үндсэн хуулийг батлахдаа тэн дээр нэг үндсэн хууль дээр ялгарлан гадуурч болохгүй гэсэн нэг заалт байгаа юм. Тэр заалтан дээр юу яригдж байна гэхээр яг өнгөрсөн цаг үед хүмүүсийг яаж ялгарлан гадуурч байсан юм бэ гэдэг хүн төрөлхтний болон Монголын түүхийн хаан сургамжн дээр тулгуурлаа тэрийг оруулж ирсэн байгаа. За хүнийг насаар, хүүсээр, нийгмийн байдлаар угсаа гаруулаар нь төрөл бүрийн хэлбэрээр ялгарлан гадуурч болохгүй гэд дурдсан байгаа. Хэдэн жилийн өмнө үндсэн хуулийн цэц юу шийдсэн бэ гэхээр энэ үндсэн хууль дээр заасан шинжээр ялгарлан гадуурхаж болохгүй зэрэгцээ одоо яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс жагсаал цуглаан зохион байгуулахад оролцож болохгүй гэж хорж болохгүй. Ийм учраас үндсэн хууль дээр заасан нэр томьёоноос гадна үндсэн хууль дээр заагаагүй ч нийгэм тулгарч байгаа хөгжлийн бэрхшээл юм уу бусад хэлбэрээр ялгарлан гадуурхаж болохгүй ба гэд манай Монгол улсын цэц шийдвэр гаргацсан. Тэгэхээр өнөөдөр бид нар үндсэн хуулийн зүйл заалт дээр байгаа тэр шалгуураас гадна өөр ямар нэгэн байдлаар бид нар ялгарлан гадуурхалтай нүүр тулвал тэрийг бас бид нар хориглох тэмцэх ёстой гэсэн. За жишээлбэл одоо ингээд хууль харах юм бол хүүхд эрхийн тухай хууль, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, ахмад насны дэмжих тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль гэдээ байна. Ингээд нийгмийн бүлгээр нь тодорхойлцсон. Тэгэхээр энэ хүмүүс хамгийн их ялгарлан гадуурхалтанд өртдөг учраас тусгаалan анхаарч ингэж харж болж байгаа юм. Дараа нь Монгол улсын эрүүгийн хуульд 2017 онд шинээр
ялгарлан гадуурхах бол гэмт хэрэг юм аа гэж оруулж ирсэн. Тэгэхээр тэр гэмт хэрэг дотор юу орж ирж байгаа нөх гэхээр нэмээд тэр насаар хүйсээр тэ нийгэмд эзэж байгаа байр сууриар ингээ олон янзаар ялгарлан гадуурхын зэрэгцээ үнд цусаар ялгарлан гадуурхын зэрэгцээ хүмүүсийг бэлгийн чиг баримжаа хүйсийн баримжаагаар илэрхийлэлээр нь битгий ялгарлан гадуурхах гэдгийг гэмт хэрэг болгож оруулж ирсэн. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хүмүүсийг энэ одоо юу гэдгийг өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаа хүмүүст өөрийгөө хэрхэн харуулахыг хүсэж байгаа нэг бол хин рүү тэмүүлж татагдж байгаа хэнийг хайрлахыг хүсэж байгаагаар нь гоочилдог, доромжилдог чи ийм сонголт хийгээд тахта яад ингэж нүд үзүүрэлдэг эсвэл гадуурхдаг байсан бол энэ та нарын ухар мөчөд төсөөлөл чинь энэ та нарын хөвшмөл дүр тэ хөвшмөл ойлголт чинь ялгуурлан гадуурхалт юм биш шүү. Хүнийг тэр хайрлж байгаагаар нь эсвэл өөрийгөө илэрхийлж байгаагаар нь эсвэл өөрийгөө хэн бэ гэж тодорхойлж байгаагаар нь битгий ялгуурлан гадуурхах чи гэдгийг бүр хуулиар хоригдсан гэсэн үг. Тэгэхээр биднэрт бол хуулийн арга хэрэгсэл байна. Үүний зэрэгцээгээр бид нэр энэ хуулийг таньж мэдээд бас хуулийн дагуу бид нэр шаардаж болох юм байна гэдгийг бас эндээс харж болох юм. Одоо нөгөө нэг ялгарлан гадуурхах зөв гэмт хэрэг гэж ярьлаа шүү дээ тийм. Жишээлбэл намайг би LGBT байлаа. Чи ингээ нийгмээс өөр ингээл манай найзууд ингээ намайг дормжлоо гэж бодъё л доо. Ер нь тэгвэл би яг хинд яаж хандах вэ? Зүгээр одоо бол би цагдаа дээр очиод энэ намайг ингэсэн гэвэл баг хов зөөсөн маягтай болчих шүү дээ найзууд дундаа. Ер нь яг яаж би ирэхээ хамгаалах хэрэгтэй вэ? За миний нэг найз байт юм л да. Тэрэгцэртэй хэрэгэлдэг. Тэгээд ихэс төрөхдөө бол ямар нэгэн чадвар алдаагүй ч гэсэндээ тэгээд осол гэмтлээс болоод тэрэгцэр хэрэгэлдэг болсон. Бүслэгнээс доош мэдээ байхгүй. Тийм залуу байна. Тэгээд тэр залуу сургууль сурч исэн чинь оюутан байхдаа баг төгсөх курст байхад ангийнх нөхдүүд асуусан байна. Хөөе чи ихэд жорлоо орж харагдахгүй маа. Яг яаж бийцсэн юм бэ? Тэгээд нөгөө 22-т охид тэгээ асуухлаар чинь 22-т залуугууд амир юу штэ. Тийм үстэй үеийнхийнх нь охид чи ингээд тэрэгцэр хэрэгэлдэг тэгээ яаж бийцсэн тэгээ үнэндээ бол яаж орлоо орж шээж баад ингэж асуух чинь амир юу үстэй. Тэгээд манай найз уулах яг ингээд өөрөө хэлсэн байгаа юм л та. Үгүй яг би ингээд памперс хэрэгэлдэг юм аа. Тэгээ памперс хэрэглэхлээр нэг бол яг нэг 2-3 цагтаа бол ингээд тэлсэд болчихноо. Тэгээ бүр болохгүй нойтой өргөд байвал би ингээд жорлоо орж жоод памперсаа ингээд шин чихвэр сольчт юм аа гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр одоо юу гэдэг тэр охтын хувьд цэцэрлэгт байхаасаа сургууль сурахаасаа эхлээд амьдралдаа хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй нүүр тулж байгаагүй гэсэн үг. Тэгэхээр тэр охтын буруу ш. Тэрэн шиг одоо Агийн найзууд одоо юу гэдгийг тэгээд чамааг одоо юу гэдгийг би ийм хүнийг хайрладаг, ийм хүн рүү тэмүүлдэг, би өөрийгөө ингэж илэрхийлмээр байна, би өөрийгөө ингэж тодорхойлмоор байна гингүүт нь бүү чи эрэгтэй юм байж эрэгтэй байхгүй бахта яадаг ингээд дооголж байгаа бол үндсэндээ тэр хүүхдүүд маань ухар мөчөд төсөөлж чамааг эрэгтэй байж эрэгтэй байх чадахгүй байхта яадаг ингэж харж ин гэсэн үг. Тэгэхээр тэр хүүхдүүдийн хувьд маш хомс мэдээлэл байна. Тэгээд амьдрал дээр өөр олон төрлийн, олон хүсэл эрмэлзэлтэй, олон өнгийн хүмүүс байдаг юм байна гэдгийг хараагүй юм байна л гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ ээж аав нь, орчин нь, нийгэм нь, ойр тойрны хүмүүс нь үндсэндээ эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёрхан л өнгө байдаг юм байна. Улаан цэнхэр гэсэн хоёрхан л өнгийн хүн байдаг юм байна гэдгийг тэр хүүхдүүдэд ойлголцсон байсан гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд одоо ийм асуудалтай тулгарлаа гэвэл яах вэ гэхээр хорвоо ертөнцийн солонгорсон маш олон төрлийн хүмүүс байдаг юм аа. Ийм хүмүүсийг чи таньж мэдээ. Хэрвээ чи мэдэхгүй байвал судлаа, үзээ. Би чамд хэлж өгье, тайлбарлаж өгье гэж тэр ятхан үнэмшүүлж, тэр ухар мөчөд төсөөлж байгаа тэр хэвшмэл ойлголтоор ертөнцийг харж байгааг нь таниулах нь энэ тэргүүний чухал алхам гэж хэлмээр байна. Дараагийн алхам бол үнэхээр одоо юу гэдгийг те чиний бие махбодд чинь халтцсан, чамайг бүр ингээд доромжилсан, тэр чинь ингээд чамд бүр үнэхээр хүнд тусцсан байх юм бол дараагийн тэр хууль цагдаагийн байгууллагад нь хандаад явж болно. Эхний ээлжинд найзуудтай бол найзуудыгаа буруушахаас илүүтэйгээр найзуудыгаа илүү танин мэдүүлэх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарах нь илүү зүйтэй гэж бодож байна. Хэрвээ бүр нөгөө нэг асуудал ингээ хүндрээд би магадгүй хүчирхийлэл төртөөд тэгсэн бол яг нөгөө нэг энгийн юм арга замаар ингэж шийдвүүлнэ гэдэг яг алхмуудыг та хэлж өгвөл. За яг таны хэлсэнчлэн одоо гэмт хэрэг тийм үү те хин нэгний буруу үйлдэлийн хохирч олчлоо гэвэл цагдаад хандах зүйтэй. Тэгээд цагдаа тэрийг шалгаад прокурор хянаад тэр ялгарлангаа дурах гэмт хэрэг үү эсвэл те хүнд гэмтэнд л учруулах гэмт хэрэг үү гэдгийг ингээд өөрсдөө мөрөөр нь ажиллаа авчиж болно. Өөр нэг зүйл нь юу юм гэхээр яг ийм хүмүүст тусалдаг, ийм хүмүүст
хувь зүйн зөвлөгөө өгдөг, ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлдэг төрийн бас байгууллагууд байна. Жишээлбэл LGBT төвгөө төрийн бас байгууллага байна. LGBT төвийн одоо сайн дурын залуучуудын үйл ажиллагааны нэг хэсэг нь энэ подкаст гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ маань юу юм гэхээр LGBT төв хүртэл олон нийтэд болон бусад хүмүүст энэ ойлголтыг түгээх гээд та бүхэнтэй хамтраа та бүхний үйл ажиллагааг дэмжиж гэнэ гэж харж болж байгаа. За үүний зэрэг цэгээр одоо юу гэдгийг яг Австрали улсын засгийн газрын шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгээр одоо энэ ялгарлан гадуурхалтыг зогсоо хийгээд төслийн хүрээнд энэ подкаст хийж гэнэ гэсэн шүү дээ. Тэгээ энэ подкастын маань гол зорилго юу гэхээр би та хоёрын ярианаас медиа аян өрнүүлээд энэ медиагаар дамжуулаад олон нийтийн мэдээ олгохыг нэмэгдүүлэх гэж байгаа юм байна гэж ойлгож байна. Дараа нь гэх юм бол зөвхөн LGBT төвлөлтгүй бас энэ чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагууд байна. Хамгийн анхны төрийн бас байгууллага гэх юм бол үндсэндээ одоо юу гэдгийг бүр 1999 онд байгуулагдсан тавилан байгууллагын туршлага дээр үндэслээд одоо тэнд ажиллаж исэн хүмүүс маань нөгөө залуус эрүүл мэндийн төв байгуулсан. За үүний зэрэгцээгээр залуус эрүүл мэндийн төв гээд байгуулгын зэрэгцээгээр яг одоо юу гэдгийг төчүүдэд ч гэдэг юм уу те эсвэл бусад нийгмийн бүлэг туслах зорилгоор ингээд үйл ажиллагаа явуулж байгаа сайн дурын санаачлагууд төрийн бас байгууллагын эвслүүд бас байна. Тэгээ яагаад би энэ төрийн бас байгууллагыг онцож байгаа юм гэхээр хэрвээ та ганцаараа байгаад үнэхээр өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй өөрийнхөө төлөө дугрыг гэхэд айцтай эсвэл ямар нэгэн хүнд байдал тулгараад юм уу эсвэл айц дарамттай миний өмнөөс одоо хин нэгэн дуграад өгөөсэй миний өмнөөс хин нэгэн асуудлыг гаргаад өгөөсэй гэж ганцаараа дуурч чадахгүй байгаа тохиолдолд бол энэ LGBT төвч гэдэг юм уу залуус эрүүл мэндийн төвч гэдэг юм уу эсвэл бусад энэ бэлгийн цөөхөн талаар ажилладаг байгууллагуудад бас хандаж болно. Нэг хоёрдугаар яригдж байгаа зүйл юм гэхээр хүний эрхийн үндэсний комисс гэдэг төрийн байгууллага байна. Энэ байгууллага маань болохоор хуулиар яг одоо юу гэдгийг хүний эрх хэрэгжүүлээ зөрчигдсөн тохиолдолд эсвэл гендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс гендер суурилсан ялгарлан гадуурхалттай нүүр тулсан хүмүүст мэргэжлийн тусалцаа үзүүлэх хувь зүйн тусалцааг үн төлбөргүй үзүүлэх шаардлагатай тохиолдолд бүр өмнөөс нь эрхийг нь төлөөлөн нэхэмжлээд ажиллах гэдэг байгууллага байх жишээтэй. Тэгэхээр төрийн болон төрийн бас байгууллагуудад хандаж болно. Шаардлагатай тохиолдолд үнэхээр ноцтой байх юм бол бас хуулийн хэлтийн байгууллага гэдэг нэг үгээр шууд цагдаад хандаж болно гэсэн үг. Тэгэхээр та яг ямар асуудалтай тулгарав, яг яав гэдгээс хамаарат бас хандах боломжтой. Шаардлагатай гэвэл бүр хэрвээ та насан туршаагүй хүүхэд байх юм бол 108 гээд утсанд хандаж болно. Хэрвээ цагдаа хандъя гэвэл 102-т хандаж болно. Эсвэл хүний эрхийн үндэсний комиссд хандъя гэвэл 7000 тэг 222 гээд дугаарт хандаж болно. Нэг бол онлайнаар гомдлоо хүний эрхийн үндэсний комиссийн сайт руу ороод хандаж болно. Нэг бол LGBT төвд хандаад би яг ийм явдалтай уучлаа одоо яах вэ гэд энэ ч ажилдаг мэргэжлийн хуульчаас нүртэл тусцаа авах боломжтой. Тэгэхээр яг одоо юу гэдэг танд бол яг тухайн асуудал дээр тулгараад яаж хандахаа мэдэхгүй цагдаад хандъя гэхэд одоо юу гэдэг маш олон хүнтэй нүүр тулаад ярилцах гэдэг байвал эсвэл олон хүнд харагдахыг хүсэхгүй байвал нэг бол зүгээр л уцаар яриад асуудлаа шийдэхийг хүсэж ивэл эсвэл энэ зөвлөгөө авъя гэж ивэл бас ийм олон боломж байгаа гэдгийг эндээс дуртмаар байна. Кинос би асууя. Сая айгүй олон ингээ хүний эрхийн байгууллагуудын усны дугаар хэлж байгаа л да. Хэрвээ би үнэхээр нэг LGBT эрхийн асуудлаар надад ингээ зөрчил гараад би нэгэнд ялварлан гадуурхагдсан бол танахаас энэ зөвлөгөө өгдөг утас байдаг те. Тэр дугаараа хэлж өгвөл. Манад 7 хоногийн 24 цагаар ажилладаг тусламжийн утсаага 95 15 92 70 гээд ийшээ залгаад анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой бас яг ийм чиглэлээр янз бүрийн мэдээлэл авах боломжтой. Тэгээ яг LGBTI хүний эрхийн талаар ажилладаг байгууллага гэвэл зөвхөн LGBT төв байгаа. Гэтэ мэдээж одоо LGBT хүний эрх гэхээр яг тийм тусгаалan авч үзсэн тийм бусад хүний эрхээс шал өөр зүйл биш. Тэгэхээр мэдээж бусад хүний эрхийн байгууллагатай холбогдох боломжтой. Кенагийн яриан дээр үргэлж хэлэхэд би нэг өмнө хэлсэн шүү дээ. Ямар нэгэн байдлаар хин нэгний өмнө битгий шошго тэмдэг наагаач, тэмдэг нэр тавиач гэдэг гол санаа нь. Хүний эрх ярьж байгаа бол тэрийг бид нар хүнтэй шууд холбоотой авч үзсэн. Тэр хүн ямар байхаас үл хамаарна. Ямар байхаас үл хамаарна гэдгийг сая хэлсэнчлэн лесби, гей, бисекс, трансгендер, эсвэл интерсекс байна уу? Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хөдөө амьдардаг, оюутан, сургуульд хамрагдаагүй, боловсралгүй, сургуулиас завсардсан, хөдөлмөр эрхэлж байгаа, морь ундаг, зах дээр тэрэг төрж байгаа байна уу? Эсвэл ямар нэгэн байдлаар мэрэгжил ур чадваргүй улмаас ажилгүй, гуйлгуугаад амьдарч байгаа юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг барилга дээр ажиллаж байгаа хараар ажиллаж байгаа гэж манайхан ярьдаг шүү дээ тийм нөхцөл байдал байна гэдгээс үл хамааран
хүн болгоныг хаана ямар нөхцөлд ажиллаж байгаа амьдарч байгаа гэдгээс үл одоо юу гэдгийг шалтгаалan хүнийг хүн гэж харах тухай асуудал яриад байна. Би нөгөө Facebook дээр тавьсны зургийг хараад надад тэр санагддаг байхгүй юу? Нөгөө бүх хүмүүсийн арга эсийг ингээд игнүүлээ тавьсан. Тэгээд тэр хүмүүс болохоор нөгөө шашин шүүтдэггүй, ээл бэ одоо юу гэдгийг те бэлгийн цөөнх эсвэл одоо юу гэдгийг хашаар гээл арсны өнгө улс төрийн үзэл бодол нь өөр, усаа гаруул нь өөр ч гэсэн яг арга эсийг харах юм бол үнэхээр хүүр болоод махан нь устж үлдээд зөвхөн тэр хүний арга эсийг авсан дорсныхан дараа харах юм бол бүгд адилхан. Тэгэхээр ялгуурлан гадуурх гэдэг бол үндсэндээ нөгөө төрөний асуултан дээр дахиад яриад явхад яг ямар нийгмийн асуудал бид нар яриад байгаа юм яг яах юм гэхээр хүмүүс нэгээ ялгуурлан гадуурхдаггүй олон ургач үзлийг хүлээн зөвшөөрдөг байх юм бол улс орон илүү хурдан хөгждөг юм байна гэдэг зүйл байгаа юм. Нэг яагаад гэвэл тэр нийгэмд хүн болгон хувь нэмрээ оруулна. Тэр нийгэмд амьдарч байхдаа хүн болгон тэр нийгмийг сайн сайхан болгох юмсан гэдэг гар бие оролцсон гэсэн. Тэгж чаддгүй нийгэм бол яа гэвэл нэг бол дарангуйл тогтно. Нэг бол нийгэмд байгаа хамгийн олон бүлэг нь цөөнхийгөө гадуурхаж цөөнхийгөө нулимс цус зовлон шанал дээр аз жаргалыг бий болгодог. Өөрсдийнхөө аз жаргалыг бий болгодог гэсэн. Тэгэхээр энийг болор сайхан хэлж байгаа юм шиг энийг хүн төрөлхтний түүх болон өнгөрснөөс авсан сургамжаар л харж ийн гэсэн. Хамгийн ойрын жишээ 13 дугаар зуунд бид нар маш олон шашныг хүлээн зөвшөөрөөд хар хорондоо шашнуудыг хоорондоо мэтгэлцэхийг ингээ бүр ингээ зөвшөөрөөд хаана хүртэл тэрийг ингээ харж исэн гэдэг түүхэн баримт өгдөг. Гэтэл одоо эргээ харах юм бол Монголын орчин үеийн түүхийг аваад үзвэл шашин шүтдэг хүмүүс, шашин шүтдэггүй хүмүүс гэж хоорондоо хуваагдаад шашин шүтж байгаагаа үзэн ядаад хомроглон алж исэн бүр төрлөөр устгаж исэн жишээ багч. За дараа нь болохоор шашингүй үзэл нийгэм тогтонгуудаа шашныг уландаа гიშгэнгүүтээ бүх хүмүүсийг шашин шүтдэг байснаар ялгуурлан гадуурхаад бүр алдсан. Бүр мөрөөр нь гэр бүлийнхнийг нь мөрдөн мөшгөжсэн. За дараа нь чи шашингүй үзлийн зэрэгцээгээр манай улсын хөгжлийн үзэл сургаалыг дагах ёстой. Энэ үзэл сурталыг дагахгүй бол бид нар чамайг мөрдөн мөшгөнгээд бүр 60-аад онд хүмүүсийг цөлж исэн эсэргүү гэдэг юм уу те эсвэл нуглаа гаргаж исэн сэхэдний төрөлд орцсон гэдээ бүр албан тушаалаас нь буулгаад бүр нутаг зааж цөлж исэн тохиолдол багч шүү дээ. Тэгэхээр хүний амьдралыг тэр ямар нэгэн шошго тэмдэг тавьж зааж зааварладаг хэм бэ? Асуулт. За сүүлийн ганц жишээ гэх юм бол хүмүүсийг хүн амаа өсгөх бодлого нэрээр чи эхнэргүй нөхөргүй бол чи хүүхэдгүй бол татвар төлгөж шахажсэн. Одоо эргээ харъя л да. Болор сайхан эрэгтэн хүн. Тэгсэн мөртлөө миний зүрх сэтгэл эрэгтэн хүн рүү тэмүүлдэг. Би эрэгтэн хүнийг хараад догдолдог. Миний хайр, миний хүсэл тэмүүлэл, дур хүсэл эрэгтэн хүн рүү татагддаг, эрэгтэн хүнээр өдөөгддөг бай. Тэгвэл тэр нийгэмд би хизээч их нэртэй байж чадахгүй. Тэгэхээр би өвхөн хөвтлээ татвар төлөх үү? Эхний асуулт. Тийм болж таарна. Хуулиар. За дараа нь би хүүхэдтэй болох тухай асуудал. Би үнэхээр их нэртэй болж чадахгүй юм чинь би өвхөн хөвтлээ хүүхэдгүй байгаагийнхаа төлөө төр татвар төлөх ёстой болж байна гэсэн үг. Гэтэл зүүн би хэнийг хараад дурлах, хинтээ амьдралаа хамт өнгөрүүлэх, би хайны жилтэй болоод хизээ хүүхэдтэй болох гэдэг чинь миний сонголтын асуудал байтал. Шууд надад тулгаж ийн гэсэн үг. Одоо өөрсдөө ингэ харъя л да. 18 хүрээл шууд хайртай өнөө бүгд олчдгоо. Үгүй шүү дээ. Тэнгүүт энэ хуулиар тэг гэдэг байгаа байхгүй. Чи 18 хүрсэн бол хүнтэй суу. Тэнгүүтээ суухтаа эрэгтэй бол эхнэр ав, эмэгтэй бол нөхөр ав гэдэг байгаа байхгүй. Нөхөртэй бол. Эн чинь шууд механикаар ингэж болохгүй зүйл шүү дээ. Тийм үстэй. Эн чинь хайр сэтгэлийн асуудлыг бид нэр дийлэхгүй шүү дээ. Тийм үстэй. Эн чинь зарим хүмүүс чинь бүр 30 40 хүртэл ганц бие явж явах тохиолдол байна. За хоёрдугаар одоо цагаан сараар чи хүнтэй суухгүй яасан юм бэ гэдэг чинь ингээл наад нөгөө ухар мөчд төсөөлөд хөвшөлтөөр зогсож явж байна гэсэн. Тэнгүүтээ хүүхдийн асуудал. За үнэхээр би хань ижилтэй бол үнэхээр би нэг эмэгтэйд сэтгэл алдраад дурлаад бид хоёр нэг таньж мэдээд нэг гэрт ороод өрх тусгаарлаа. Тэгээ дэр нэгтгэлээ. Бид хоёр тасралтгүй 3 жил бэлгийн харьцаанд орлоо. Гэсэн хэдий бол хүүхдгүй байвал яах. Үнэхээр хин нэг нь үргүү бол яах. Хүний амьдрал ийм тохиолдсон шүү дээ. Ийм зүйл тохиолдох үгүйс харахгүй шүү дээ. Гэтэл чи хүүхэд бол татвар төлгээд бид хоёроос татвар авч байгаа чи өөрөө шудрах юм. Тэгэхээр эн чинь нөгөө олон ургач үзэл байхгүй хүнийг шууд оршихуйг нь үүсгэж байгаа хүний амьдрал бүр хүний хамгийн нандин харилцаа руу төр орж иж байгаа хүнийг эхнэртэй эхнэргүй хүүхдтэйгээр нь ялгарлан гадуурч байгаа үйлдэл гэж харж болж байна. Тэгэхээр ийм зүйл чинь өөрөө эргээд хүний амьдралыг хүнд байдалд оруулдаг. Тэгээ эргээд худлаа дүр эсгэхэд юм уу эсвэл
утсан хүүхэлтэй болоход юм уу эсвэл өөрийнхөө мэдрэмж өөрийнхөө хүсэл зоригоос өөр амьдрал бүтээхэд хүргэдэг гэсэн үг. Тэгэхээр өөр амьдрал бүтээхэд хүргэнэ гэдэг чинь юу гэхээр одоо жишээлбэл миний таньдаг хүмүүс дотор үнэхээр өөрөө эрэгтэй хүн рүү тэмүүлдэг, эрэгтэй хүн рүү татагддаг мөртлөө нийгмээс тулгаж байгаа хөвшмөл дүр загвар хамааралт байдлаас болоод тэр залуу их нэртэй болж байгаа жишээ. Өөрийн хүсэл, өөрийн хайр, өөрийн дур хүслийн эсрэг зогсож байна гэсэн үг шүү дээ. Ийм амьдрал өөрөө хэр удаан үргэлжлэх вэ? Хэрхэн аз жаргалтай байх вэ? Тэгэхээр эн чинь өөрөө маш хүнд, маш хэцүү одоо юу гэдэг төсөөлөх аргагүй амьдрал байна. Маш хүнд одоо нэг үгээр ярих юм бол одоо юу гэдэг та алхаж явдаг хэдий боловч таныг насан туршдаа хөвлийгээр мөлөх гэж байгаатай адилхан зүйл байна. Тэгэхээр ингээд та бодлоо та өөрөө ингээд алхаж чадах хүн мэдээж таныг насан туршдаа мөлөх гэвэл одоо юу гэдэг энэ сонсогч та бүхний хувьд ямар санагдах вэ те? Тэрэн шиг ийм амьдралыг одоо юу гэдэг авч яв гэдэг чинь өөрөө тэр аимшигтай бүр ингээд цусаар уйлаадч багтахаар амьдрал байгаа. Та таны ярианд сая одоо манай подкаст дуусгах гэж байна. Гэтэ та хүнийхээ активист учраас би нэг асуултыг асуумаар байна л да. Хин нэг ингээд шошго зүүх хэрэггүй гэд хэлж байгаа шүү дээ тий. Тэгээл нөгөө нэг би гей гээл ингээд өөрийгөө нөгөө зүгээр л эрэгтэй хүн тогтоолохоос би өөрийгөө нэг гей мэй гээл ингээд дуудуулаад явахыг бас хүсэхгүй шүү дээ тий. Гэхдээ нөгөө нэг Монголд би хараад байхад ингээд амар олон төрлийн хүмүүс байгаа байна л да. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах, LGBT хүмүүсийн эрхийг хамгаалах төвч гэдэг юм уу тий. Энэ хүмүүс чинь ингээд эрхийг хамгаалах төвчсөн ирнэ бас өөрсдөө шошго зүгээд байгаа юм шүү. Үгүй юу? Юу тэгж ойлгож болохгүй. Зүгээр яагаад хүний эрх гэж ярьсан мөртөө заримдаа ингээ бусад хүмүүсийн онцлоод байт юм бэ гэдэг асуулт байна. Тэгэхээр нийгэмд хамгийн их эрхэн зөрчигддөг, хамгийн их хүчирхийлдвэртдэг, хамгийн их гадуурхагддаг, дуу хоолойг нь сонсдгоо, нийгмийн төвд байдгүй, нийгмийн захаас дандаа түлхэгддэг. Тэгээ нийгэмд ингээ үл үзэгдэгч хүмүүс тэрийг байгааг нь ч мэддэггүй. Тэр бүлгүүдийг анхаарлын төвд авчрах, тэр бүлгүүдийг нийгмийн цөмд тавих, нийгмийн гол та нарын өмнө ийм хүмүүс байдаг шүү гэж харуулахын тулд наад нэр томьёогч ашигладаг гэж хэлж байгаа. Энэ бол шошго биш шүү. Хүмүүс тоодгүй учраас, хүмүүс хүчирхийлэх нь байх ёстой зүйл гэж боддог учраас хүмүүс энэ зүйлийг бид нар амьдралын нэг хэсэг гэж харах ёстой шүү гэж нэг нэгэндээ тулгадаг учраас хүүхд ирэх, эмэгтэйчүүд ирэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ирэх, бэлгийн цонхын ирэх, лесбийн хүмүүс ирэх, гей хүмүүс ирэх, бисекс хүмүүс ирэх, интерсекс хүмүүс ирэх, транс хүмүүс ирэх гэж ярьж байгаа. Яагаад гэвэл ингэж хэлэхгүй бол тэр хүмүүс чинь харахгүй, тэр хүмүүс чинь ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй, танин мэдэхгүй одоо юу гэдгийг ийм зүйл байдгүй юм шиг хараад идэг учраас тусгайлан анхаардаг гэсэн үг. Ийм учраас тусгайлан одоо юу гэдгийг тэр нөгөө төрийн бас байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд анхаарч ажилладаг гэсэн үг. Эцэст нь зүгээр нэг үгээр хэлэхэд ямар нийгмийг бид нар хүсэж байгаа юм бэ? Ямар нийгэм чухал юм бэ гэж надаас асуугаад байгаа шүү дээ. Нэг үгээр хэлэх юм бол айхайцгүй, гачигдах зовлонгүй, чөлөөтэй үгээлж, үзэл бодлоо илэрхийлдэг, итгэж үнэмшдэг тийм нийгмийг бид нар 92 онд Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн зохицлон байгуулалт гэдэг нэрэн доор тусгасан юм аа. Тэгээд энэ нийгмээ зохицлон бүтээхийн тулд хүн болгон энэ нийгэмд хэрэгтэй юм шүү. Одоо манад бол ямар зүйлүүд гарч ирж байна вэ гэхээр хятадын эрлээз их оронч бус Монголоо худалдсан эсвэл тий одоо жинхэнэ Монгол жинхэнэ ялсан Монгол энэ төрөс ойлголтууд яригадаад байна л да. Нэг бол баруун зүүн Монгол хал хойд, нэг бол өвөр Монгол, ар Монгол, овсынхан гэдэг. Овсын тэр чинь нөгөө баруун зүүн Монгол шүү дээ. Хал хойд гэсэн санаа шүү дээ. Тэгээд тэр нь бүхтээрээ ч илэрлээ болж идэг. Тэгээ бүр цаашгаа явах юм бол манай тал, танаа тал. Тэ дайсны тал, манай тал. Тэнгүүтээ чи миний үзэл санааг дэмждэг бол сайн хүн, чи миний үзэл санааг дэмждэггүй бол муу хүн. Чи бол адгийн амтан ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ талцал байхгүй нийгэм бид нар хүсэж байгаа гэсэн. Ингэж талцуулж байгаа чинь өөрөө хинд ашигтай юм гэхэлэр маш явцуу, маш одоо юу гэдгийг эрх мэдлийг нэг зэрэг төвлөрүүлэхийг хүссэн цөөн хідэн бүлэгт ашигтай байна. Тэгэхээр уг нь ямар ч хүн манай улсад хүрээд ирсэн айхайцгүй гачигдах зовлонгүй амьдрын гэдэг бол эргээд бид нар хүн бүр санаа амар хөгжих, амар амгалан амьдрах хөрс байна. Тэгэхээр ямар ч хүн ирсэн чөлөөтэй амьдрах боломжтой нийгэм гэдэг чинь л бидний хүсэж байгаа нийгэм гэсэн. Тэгэхээр хэн нэгний өмнө шошго тавьдаггүй, хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөд хөшөөн чи надад мөр зэрэгцээд амьдр, бүгдээрээ хамтдаа сайн сайхан амьдрья гэдэг энэ нийгмийг л бид нар бий болохын төлөө зорио явж байна. Харин энэ нийгмийг нураахын төлөө явж байгаа, нурааж байгаагаа мэдэхгүй, нурааж байгаадаа хувь нэмрээ оруулахгүй байгаа хүмүүс бол нурааж байгаа үйл явцад хувь нэмрээ оруулж байгаагаа мэдэхгүй хүмүүс бол байдаг.
гэсэн хэдий боловч өнөөдрийн бидний ингээ ярьж байгаа чинь гэсэндээ ийм нийгэм бол буруу юм байна. Бид нэр хамтдаа бүгдээрээ мөр мөрөө түшиж нэг нэгээ дэмжиж амьдрах нь чухал юм байна гэдгийг л би хэлмээр байна. За ингээд сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Бидний ярилцлага 40 гаруй минут үргэлжилсэн байна. Магадгүй хамгийн нэлээд урт подкаст юм шиг хэрнээ маш өөр өгөөж дүү бүр нь тийм өөртөө наах үз тийм подкаст болсон гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сүүлийн асуулт гэвэл манай подкастыг маш их залуучууд, ялангуяа хүүхдүүд, LGBT өсвөр үеийнхэн маань маш их сонсдог. Эдгээр хүүхдүүдэд ерөн эрхээ яаж хамгаалах, эрхийн төлөө ерөн яагаад дуурах ёстой юм гэдэг мессежийг хэлээд төгсвөл. За хуучнаар бол нөгөө ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Одоо бол нөгөө мэдээлэл технологи хөгжсөний хэрээр юу гэж ярьж байна вэ гэхээр мэдлэг бол хүч гэж хэлмээр байна. Та бусдаас илүү мэдээлэлтэй, бусдаас илүү мэдлэгтэй, өөртөө тулгарсан асуудлыг өөрийн мэдлэг ур чадвараар даван туулах үз тийм хүн болоорой. Та мэдлэг боловсрлоор дамжуулж, өөрийнхөө ур чадвараар дамжуулж нийгмийг өөрчилнө. Түүнээс биш муухар нударгаар, хүчээр эсвэл нулимсаар энэ асуудлыг шийдэж чадахгүй. Тийм учраас та маш их мэдлэгтэй, ур чадвартай, өөрийгөө боловсруулж хөгжүүлж энэ нийгмийг өөрчлөхийн төлөө өөрийгөө бэлдээрэй. Та ертөнцийг илүү өргөнөөр хардаг. Та солонгорсон олон өнгийг таньж мэддэг байх юм бол тантай мөр зэрэгцэж байгаа хүмүүс солонгорсон олон өнгийг харж чаддаг болно. ертөнцийг нэг хар юм уу цагаан шидээр харахаа болно. Тэгэх юм бол таньнаас эхлээд таны дараагийн үе, дараагийн үе маань илүү олон өнгөт тэр ертөнцийг, олон өнгөт хүмүүсийг, тэр солонгорсон нийгмийг, тэр солонгон амьдралыг хүлээмжшүүлж чаддаг болно. Тийм учраас та буруу шаах биш, хараах биш, ойлгохаас илүүтэйгээр би энэ ертөнцийг өөрчлөхийн тулд бусдаас илүү мэдлэгтэй, надаас илүү ур чадвартай хүмүүсийг илүү өөрийнхөө туршлагаар, мэдлэгээр амьдралаараа өөрчлөхийн төлөө зүтгэдэг баяа л гэдэг зөвлөмжийг өгмөр юм да. За манай подкастт ирсэнд маш их баярлалаа. Тэгээд подкастуудаас унших хувилбараар оруулдаг болсон байгаа. Тэгээд таад сонсоод бас дахиад уншаарай гэж хэлмээр байна. Нэг сонсох дургүй бас унших дуртай хүмүүс байгаа үед бол биднээс тийм боломжийг олгосон байгаа тий. За баярлалаа. Энэ удаагийн дугаард хүний эрхийн активист болор сайхан хөтлөгч Аги болон Кенанаар ажиллаа. Тэгээд манай подкастыг үргэлж сонсдог та бүхэн маш их баярлалаа шүү. Тэгээд дараагийн дугаараар уулзцаая. Баяртай.